надад аав ээжих чи удам тийм таргун байгаагүй гэж надад хэлжсэн бүр хамгийн угаасаа өсөн насны онцлог мэдээ чадвар одоо угаасаа гарч байгаа. Тэгж яхад л ингээл ямар аймаг нүртэй болсон юм батхан нүрт гэх юм ингээ анхаарал тавьдаг. Ээж ингээл явчихаар л юм ингээл өөртөө анхаарлаа ингээл. Тэгсэн ээж бол чи ингээ наваа ирэхээр ингээл гэлтгнаар наваа явахад ингээл дандаа яг яац юм бэ. Тэнийг санахаар миний охин тэгээж болохгүй шүү дээ гэл. Амьдрал ингээ чамааг одоо сургаж байгаамаа. Чи ингээд ирээдүйд одоо ээжигээ алтна, намааг алтна. Тэгээ энэ бүхэнд ингээд уйлаад ах юм бол миний охин цааш амьдрахгүй. Чуулчих сайхан. Teen Zone Podcast. Сайн байцгаана уу? Teen Zone Podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 11 дугаар ангийн 2 хөөрхөн дүү маань оролцож байгаа. За 2 дүүгийн маань нэрийг Ингчин Урна гэдэг. Уран билэг те. Ингчин Урна 2 гэж дуудчихдаг. Заавал бүтэн нэрээр нь дуудаад яхаа. За өдрийн минь хоёроо. Өдрийн минь. За хичээл амарцсан гоё юм. Гоё юм уу? Баялаа. За Teen Zone буюу одоо энэ өсвөр насны бүсэд тавтай морил гурлаа өнөөдөр маш гоё чөлөөтөө ярилцъя. Тэгээд юуны тухай ярих вэ гэхлээр өсвөр насны хүүхдүүдийн гоо сайхан за хэрхэн арьсаа арчилж гин тий хооллолт ч гэдэг юм гоо сайхан. За мөн 11 дугаар анги чинь 1 жилийн дараа та хоёр оюутан болно. 12-оо төгсөөд оюутан болно. Тэгэхээр мэрэгжил сонголт бас яаж сонгож гин сонгосноо ч гэдэг юм уу. Тэр талаар ярилцъя. За гоо сайхнаа эхлээд ярих гурлаа. Гоо сайхны тал дээр охтууд эм чи мэдээж одоо зарим охтууд ингэдэг байхгүй юу? Гоо сайхан болвол нэг тийм тод гүшдэг тий. Тэрэнд анхаардаг шүү дээ. Гэхдээ л эмэгтэй хүүхдээ эм чин тодорхой хэмжээний гоо сайхны тал дээр анхаарал хандуулж байгаа. Ядчил нөгөө арьсаа арчлах, өглөө орой нүрээ цэвэрлэх, үсээ ямар шампунаар угаах уу ч гэдэг юм уу тий. Энэ бүхэн чинь гоо сайхан болохоор та хоёр гоо сайхан дээр хэрхэн анхаарч гин. За хідэн наснаас эхэлж өрнө. За би чин эмхтэй юм байна гэдэг гоё бодол төрж гоо сайхандаа анхаарах болсон бэ. За би болохоор 7-8 дараа ингээс эхэлж өөрийнхөө гоо сайхандаа анхаарч эхэлсэн. За яг хаанаг шалтгаан маань гэх юм бол миний насны онцлог яг 7-8 дараа ингээс гарч эхэлсэн байхгүй. Тэгээ би анхаараагүй байхад бусад хүмүүсийг амар хөрүүлж анхаарч өмнөс нөө чи нүрч ямар амар болсон ингээл ерөн хилээдсэн л та тэгэл бүр батхан нүртэй энэ төр гэл амар дуудулдаг байсан. Тэгэл ээжтэйгээ зөвлөлдөж жагаад батханы эсрэг тийм бүтээтгүү аваад хууштай хэрэгсний үрдүр батгаа алга болгож байсан. Мундаг биш те. Ямар ч байсан алга болгож чадсан байна. Тэгэж хэлжсэн хүмүүст хэлэхэд гэж. Тэгээ одоо би ингээ хараад ингээ батхтай хүмүүс ерөн амар ингээ өрөвддөг байхгүй ингээ зарим хүмүүс асуудалтай ингээ энэ амар нүртэй болцсон ингэж хэлээд байгаа хүмүүс яг үндэ тэрнээ цаана амар их ингээ нүур хамаа арчлал ингээ явж байгаа. Тэгэл тэр хүмүүсийг юм ойлгодвол ингээ зарим хүмүүсийг харахаар ингээ бараг арчлахгүй ингээ байгаа мөртлөө ингээ ярьсан айгу гоёороо. Ямар хүмүүс тэгж байдгийг. Тийм байдаг. Тэгэл өрөн бол гаднаасаа ч дотроосоо ч өрөн айгу сайн арчлах хэрэгтэй гэдгийг ойлгоод 7-8 дараа ингээс одоо хүртэл ингээл арчлаа л тасралтгүй. Одоо тэгэл ийм болсон байна да. За арчлаад тэгэхээр зүгээр бүтээгдэхүүнээр л арчладсан байх юм шүү дээ. Хооллолт ч юм уу одоо тийм хэрэгжилжсэн өөр юм байна уу? Байхгүй. Тэр үедээ бол хооллолт ерөн уусны хэмээр уудаггүйсэн. Зөвөр бүтээгдэхүүнээ ашиглаад тэгээл явдаг гэсэн. Тэгээд томроо дэрэх тусам энэ надад идэж уух дээрээ анхаарал жим ингээ бас байж байна. Эмхтэй юм байна энэ ч гэж. Жим ингээ барил явсан байна. Тэгвэл бас өөртөө маш гоё эрт анхаарал тавиад тий арьсаа арчлаа сурцсан яг тэр анхаарал тавьдаг шалтгаан нь хүмүүс бүр амар ингээл тавихгүй байх аргагүй амар хэцүү байдаг гэсэн юм. Яг ингээ дуусаад бүр амар гарцсан байдаг ингээл амар нүртэй болцсон ингээл. Тэр хилж яхад одоо тий авих батхтай юм ч юм уу нүрчин юм байна гэж хүмүүс хилж яхад ямар мэдрэмж авч ирсэн? Ер нь хүнчтэй ялангуяа ингээд мэдээж батхтай болъё гэж болоогүй яг л угаасаа өсөн насны онцлог мэдээж чадвар одоо угаасаа гарч байгаа. Тэгж яхад л ингээл ямар амар нүртэй болцсон юм батхан нүрт гэдэг ч юм ингээл англ дараг хоцлох гол тий хоцлох гол тэгээд би тэр болгонд ингээл
эхэндээ бол уурладаг гэсэн сүүлрүүгээ уурлахаа бэлчтэй юм билээ. Зүгээр агаарэ чи юм уу гэдэг шиг тэгэл өөр өнгөрдөг болсон доо. Бүтээгдэхүүн хэрэглэхдээ чи эхлээд ээжтэйгээ ярилцаад юм авсан байж тээ тий. Эмчид ер нь гоо сайхны эмнэлэгт ч юм уу зөвлөгөө авч ирсэн нь очиж үзүүлээд арьсаа нэг онцлуулдаг шүү. Зөвлөгөө авч байгаагүй тэр үедээ би жоохон байсан ч илүү зүгээр л батганы эсрэг бүтээгдэхүүн гээ нэг хүчтэй ч юм аагүй зүгээр өөртөө тохирсон юм аавал тууштай хэрэглээл гэсэн чинь үр дүнгээ гаргаад. Бас яг гоо таарсан бүтээгдэхүүн олж чадсан байна тий. За баяр хүргэе амжилт гаргасан. За орногийн хувьд би болохоор яг карантины үеэс болохоор эхлээд нөгөө нэг ууса бүх хүмүүс л ялгаа яг жин нэмсэн л дээ. Яг жин нэмээд ерөнхийдөө бол 20 оноос эхлээд гэж 20 оноос өмнө бол нэлээд нөгөө нэг туранхаа өндөр охин байсан байхгүй юу? Тэгсэн чинь харин жин нэмээд гэр бүлийнхэн маань яа надаа аав ээжих чи удам тийм тарган байгаагүй гэж надад хэлжсэн бүр хамгийн бүр удам яриад чи одоо яах талаар юм байдаг вэ гэж ингээд. Тэгэхээр за ер нь айгу өсгөл санаагаар унд штэ ингээд хүмүүс ингээд биеэр ингээд юу яагаад хахаар гоочлох тий. Тэгээ маа дүү болохоор айгу турхаахгүй юу. Тэгээ дүүтэй минь харьцуулдаг ч юм уу нэг тиймэрхүү асуудал гаргаад яг тэгснээс болоод ерөнхийдөө жоохон өсгөл санаагаар унсан. Гэтээ хамгийн гоё юм юу миний нөрөн дээр ирсэн юм гардаггүй байхгүй юу. Харин тийм өөр тий шал өөр Тийм болохоор тураад ихсэн чинь хөрх харагтаад өөрөө өөртөө дурлаад тэгээд ерөнхийдөө арьсаа арчиж эхэлсэн байхгүй. Тэгээ арьсаа арчлахтаа болохоор манай ээж болохоор бит хоёрт нөгөө нэг юу гоо сахны бүтээгдэхүүн санал болгоод тэгээд бит хоёр чинь нөгөө нэг насны зөрүүтэй болохоор их рүүчиг тэгээ хоорондоо энэ таарч энэ таарахгүй нэг таав энийг чи яав гэж ингээл адилхан хэрэгжилдэг байна. Тэгэхээр ерөнхийдөө гайгүй. Тэрнээс болоод ер нь арьс асалгаагаар нь ажиллаж гисэн. Чиний нөгөө арьс өөрөө гоё болохоор янз бүрийн юм хэрэглэх бас шалтгаан алгалтай тий. Тэг ингээд онцлогтой аваад зарим нь ингээд насны онцлог гэж юм гарч яхад зарим нь юусоо гардггүй. Тэг чинийх одоо жишээ нь хооллолт бол зүгээр хэвийн л ингээд гэр бүлийнхээ хоолыг идээл хүссэн юм идэж явах юм юу ч гарахгүй. Тий. Тэр хата бурхнаас цаас ямар арьс юм бэ? Энэ тийм л өөр байгаа. Би ингээд юм яда амар анхаарах өөртөө шаардлагатай болж байгаа хгүй нэг хэд дахин илүү ингээ арчилгаа тий. Ер нь ингээ хэд дахин арчлаад тахад ингээл юм болжгүй тэгээд ер нь арчлахгүй байж байгаа юм надаа юм. Тиймэрхүү. За арьсыг тэгвэл та хоёр хоёулаа арчилдаг байхна. Үсний тал дээр одоо 11 дугаар анги гэдэг чинь бас л одоо хэдэн настай вэ? 17. 17-той гэхээр чинь хүүхдүүдтэй үерхэх те эсрэг хүүснээ сонирхох тэднэртэй таалагдах ч гэдэг юм бас гоо зүүн тал дээр илүү өсвөр насны дундаа том нас баггүй юу. Тэгэхээр та хоёр үс зүсэндээ гадаад хувцлалтандаа хэрэг харж байна. За урнагийн хувьд за ерөнхийдөө бол би энийх үсээ тайрахыг бол нэлээд үздэггүй. Ер нь урт тустай байх юм бол наа хэлсэхгүй юм. Эрэгтэйчүүд ер нь уртастай эмэгтэйд илүү их татагддаг. Тэгэхээр ер нь бол уртастай эмэгтэй ер нь ямар ч хүмүүдэнд айгүй гоё ярагддаг. Яаж ч бас янзлж болно тий. Ерөнхийдөө бол үсэн дээрээ урт ургуулахын тулд нэлээд арчлаг гэх юм уу одоо зүгээр ингээд их тийм одоо хүмүүсийн арчилдаг шиг одоо тэжээлийн тос ч юм уу тийм илүү ол юм бол ашигладаггүй. Ягаад гэвэл одоо миний үс чинь хүүхдээр байгаа. Тийм учраас ингээ юм л бол юм л тохирно. Тэгэл юу ингээд үсээс нэг голдгоо өмдөө миний хэрэглэж байгаа юмыг бас гоё хүлээж аваад үс арьс хоёр бол өгөнд орд юм бэ. За ялгаагүй дээ манай анаа ер нь энтэдээс аюул шампунь ингээ захиалж авдаг. Тэгээ би ингээд тэр шампуныг нэрлсэн чинь миний үс амар гимтсэн байхгүй юу. Нэг яг надад ингээ тохирохгүй тэр амар хүчтэй шампунь байсан юм билээ л дээ. Тэгээд зүгээр л нэг хингийн цахаас аваад хэрэгэлсэн тэр шампунь болохоор зүгээр л ингээл аюу гоё хараад идэг. Тий. Үнтэй юм болохоор ингээ амар хүлээж авахгүй тэгээ зүгээр ингийн ингээ шампуньороо уваагаад тарчлаад ингээ явахад өсөөл зүгээр гоё намраал ингээл бодож байна. Намраал энийг ер нь намраал тэгээд ер нь ингээ томрог тусам ингээ өсмөс амар ингээ туслагдаж маслагдаа салаадаа яг нөгөө бие организмын чинь насны шилжилтийн үе болохоор тий тэгээд байдаг болцсон билээ тэгэл илүү анхаарал ер нь явж байгаа. Тийм өсөндөө энэ үнэтэй шампунь шиг дараад байгаа. Тий барыг тийм хүлээгээд авчаач тий. тийм баа. За
Тэгвэл үс нүүр хоёр бол бас хоёр шал өөр ертөнц байна. Та хоёр бол. За өдрийн мэнд баямагчээ. Өсвөр насныханд нэг насны онцлог гэж юм тохиолддог штэ. Нүрэн дээр нь батг гарах. За тэгээд өс нь маш их тослогдож эхлэх гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө юу ч идсэн ингээл тархалт үүсэх. Юм идэхгүй байхад л тархалаад идэх ч гэдэг юм. Тийм нэг юм биеийн юм онцлогуд байна тий арьсанд болон биеинд тэр онцлогуудын талаар тайлбарлал. Яагаад яг тийм өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог тийм онцлог юм бол? Өсвөр насны нас маань болохоор одоо үргэлжлэх хугацаагаа бол бүгдээрээ зөндөө ярьсан тий. Ер нь бол яг энэ арьсанд болохоор 10-аас 13 наснд эхлээд өөрчлөлт орж эхэлдэг. Гормоны өөрчлөлт орж байгаатай холбогдуулаад арьсанд бас асуудал үүсэж эхэлдэг байхгүй юу? Арьсан дээр их батгажилт юм их гарч ингэж явдаг. За. Тий. Тэгээд бол яг хуу зарим хүүхдүүдийн хувьд гэхээр нөгөө удамшлаасаа шалтгаалаад бас их нүүрэн дээр юм гарахгүй тохиолдол бас байна. Яг харин тий. Яг саяны жишээ олвол ингэж гарч ирж байгаа нөгөө инхчингийн нүүрэн дээр ингээл агиох батг гардаг тий. Нүүрэн дээр юм гардаг хүүхэд байхад урнагийн маань нүүрэн дээр юу ч гардггүй. Арьс нь ингээ яг гоёороо байгаад идэг. Тэгэнгүүт гайхаад байгаа байхгүй юу? Яг адилхан настай. Тэгээ адилхан эмэгтэй. Тэгсэн мөртлөө нэгнийх нь нүүрэн дээр юм гардаг. Нөгөөх нь юу ч хэрэглэхгүй өөртөө ингэж арчлахгүй байхад л арьс нь гоёороо байдаг. Тэгэхээр нөгөө нэг яг өсвөр насныхаа онцлогоос гадна бас нөгөө амьдралын хэм маяг тий удамшил гэж зүйлдэнд бас нөлөөлж байгаа байхгүй юу? Арьс арчилгаа тэгээд мэдээж бол яг хуу тэр гормоны өөрчлөлтөөр ингэж арьс бохирдоод ч гэдэм үү юм гарч байгаа тохиолдолд арьс арчилгааг сайн хийгээ тий өөр нөгөө амьдралын зөв хөвшилтэй бол бас болно. Сайн нойрын ав, ус их уулгана. Тэгээ сайн унтаж амраад тий зөв хооллоод ингүүл бас хүүхдийн арьс. Тэгээд тохирсон бүтээгдэхүүнийг авч аваад ингээд эцэг эхчүүд явал бас хүүхдийн арьсыг хэвийн хэмжээнд байх боломжтой. Хувцлалтын тал дээр. Хувцлалт дээр бол Одоо ажиглаад хаад манай охин бол жишээ нь одоо 6 дугаар анги байхгүй юу? Амар өргөн өмднүүд. Бүр ингээ навсаас нь тий өргөн өмд өмсөөл, үгүй том хүүдий малгайтай цамцнууд өмсөөл, бараг тэр ингээ малгай хүүдийг нь өмсөөд ингээ нүрээ нууж явах нэ. Тэгээ би асуусан байхгүй яагаад ингээ ийм томдсон юм шиг харагдаад байгаа штэ тэр чинь надад бол айгүй тэртэй харагдаад байгаа байхгүй нэг юм том өргөн юм чирээл яагаад ингэж хоцлох гэдэг юм нөхөн гэх тэгэхээр яг гэрийн хувцс өмссөн юм шиг тухтай мэдрэмж төрүүлдэг гэж надад хэлсэн байхгүй. Тэгэхээр би тэгвэл тухтай юм өмсөх нь бол өөрт нь зөв. Тэрнээс биш хин нэг чи даган дуурайгаагүй эсвэл хин нэг одоо ийм байвал гоё гэдэг ч юм ба тийм зөвлөгөөгөр биш. Өөртөө тухтай юм өмсвөл ээж нь бол хүлэн зөвшөөрнө гэдэг. Тэгэл тэр нэг амар өргөө өмд те амар том хүүтийг авч өгөхөөсөр аргагүй болчих. Тийм. Айгүй суул хувцсан дуртай байдаг байсан. Одоо их тийм үе байгаа гэж. Ер нь өргөн өмд одоо амар том навсгар подвоолах ч юм уу. Тэгээ ихэвчлэн хар юм дандаа өмсдөг байсан. Яг өнгө бол хар цагаан тий. Хар цагаан. Тэгээд ээж хүртэл хэлжсэн байхгүй юу? Яагаад чи ингэ хар юм өмсөд байгаа юм бэ? Хар юм чи айгүй муу энергитэй. Чи бүр ингэ хар юм өмсөж байгаа чи бүр сүсүл болсон байна гэд энерги боллоо. Тэгээд яг тэр хүн үнэн босторс нэг гэртээ ном уншуулгаа ирсэн чинь ингэ хар өнгийг өмсгөөд байлаа сүсүл сонцоо байна гэж хэлжсэн. Ээж ч юм бол ер нь мэдсэн байх шүү. Тий. Тэгэл тэр үдээс яг ингээ нэг амар том биеийн төвтэйгэн аягүй сул бодоолаа тэр ингээ хар өнгөтэй бараг илэгдэл нь бараг өмссөн дөө. Тэгэл яг тэрийг ингээл өмсөө аягүй гоё лээд байхгүй надад гоё ээжд бол гоё биш. Харин ээж нь ингээ юус мөстгөр ингээ ер нь нилээн рок талтай дандаа ингээ хар мар ийм жокер мокер ингээ амар зөөж мөгөл тэгэл ингээл явдаг байсан юм шүү. Одоо тийх харах ёо. Яаж өмсөж ийсэн юм бэ? Гөрөг тиймэрхүү байгаад байгаа байхгүй. Тэгээ хувцсны тал дээр бол тийм байсан ба. Одоо гэсэн чи зүгээр л томруулсан гэсэн чи ийм одоо юу хувцс муц гэхээс илүү ийм л үлсэн аа имэгтэйлэг гэл юм болсон байгаа. Одоо харж чад палаж үзсэн байгаа. Тэр рок уу өнгөрсөн. Тэр рок уу өнгөрсөн. Би бүр ингээ хүсээр ингээ амар тоглоод дандаа урдлага үс ингээ ажиллаж хойлогтой болсон. Өөрөө ажилдаг байсан нүгөө. Тэр нь тэгээ бүр амар ингээ гэв тэгшгэн. Тэгэл бүр чоолог мөглөх бүр амар богино чөлөг тавин заа тэгснэ ингээ бүр ингээ хаар өнгө бодлоо. Яа, одоо төсөөлчлөө жамаа. Өөр тийм болчихдог байсан. Тэгээ одоо ингээ харахад бол нилээн сэтгэл санаа ингээл дээш чадчихсан өөрчлөгдөөл ингээл яваад. Яг тийм. Тэгээ одоо хизэнээс тэр стил өөрчлөгдсөн. Ер нь
10 дугаар ангиас удаагүй яг 10 дугаар ангиасаа тэгэл юм болж гисэн. Ер нь тэгэл жин мингээ барайл асмарсарчлаа. Тэгээд эмгтэй л хүн болчихгоо. юм юмсан да. Тэгэл ер нь эргэтэйлээ л хийсэн юм шиг. Минийхээс бас яг адилхан. Тэгээд яг нөгөө нэг жоохон жин ихтэй өндөр тэгээ том бит болохоор улам том бит харагдана. Яг тиймээс учраас ялч угаас мөр томтой. Тэгээ мөр томтой дээр ингээд сул өвцөмсгөр ингээд улам ингээд нэвсэгээл улам том харагдана. Ер нь тэрийг нэг тоодгүйсэн л ягаад гэвэл нөгөө нэг биенийхээ илүү туу юм ингээд хаах гад. Яг. Ер нь бол тиймэрхүү хугацаанд их өмсдөг байсан. Гэхдээ одоо бол би ч гоё битээ штэ. Би бол өөрөө тал гоё байна. Тийм тэгээд өөрийгөө бас хайрлахын тулд юу нэхэд бол нэг биенийхээ эсгийг л гаргаад бас хүмүүс яг минь надад ийм юм байгаа тийм ингээд би айгүй гоё мөртэй тэрийг гайхуулах шиг одоо ингээд ер нь айгүй гоё мөр гаргасан юм ч юм уу гоё байран бодоол тэр бол хүмүүстэй болсон. биеийнхээ гоё эсгийг илүү онцлог болгож харуулах хувцас руу орсон юм шүү дээ. Тэр нь хэдгээр анги байна? Орнаг юу? Тэр нь за ер нь 9 дугаар ангиас турж гиснээс хойш юм гэж хэлсэн байна. Энэ гоё том гойлог биеийг гიშглаа да. Ямар нэг ажил те одоо хобби юу хийдэг вэ орно? За би 9 дугаар ангийнхаа 11 сараас эхлээд юу нага захынхаа одоо нөгөө нэг юугаар ажлаар дамжуулаад Ласпортио гэдэг спорт хувцсны брэндэд модельээр ажиллаж гисэн. Тэгээд яг тэрнийгээ дамжуулж агаад яг дансран гээд одоо нүүр цараагаараа юу яах юм одоо үн тэтгэлийн брэндэд бас модельээр одоо хүртэл ажиллаж байгаа. Вау, мундаг юм. За тэгвэл одоо үзэж байгаа хүүхдүүд маань бас тэ ангийнхан найзууд за 16-гийнхан бүгд үеийн өсвөр насных нь бас урнаг дансран брэндээс харах боломжтой байна. Их дэлгүүдээр бас миний зэрэг байгаа. За ихтлгүүр бол хараарай. Тий. Манай Тин зон подкастын чатаар нь явуулаад харуулж болох нь байна. За, инхчингийн хувьд хобби сонирхол юу вэ? Би агаараа өөр хичээлдэг. Агаараа өөр хичээлээ. Агаараа өөр хичээлээ жил хагас болсон. Тийм. Ягаад агаараа өөр хичээлэх шалтгаан болсон бэ гэх юм бол удаан хугацаагаар хичээлгээ цугаад миний нуруунд ингээ мөрөл хүссэн, бүр хүзүүн шохоочлт бүр үүссэн байна гэсэн. Хичээлээ бүр их хийдэг юм бэ. Тэгвэл хийдэг байсан. Би бүр 7 дахь ангиас шөнийн 2 цаг амар хичээл хийдэг. Тийм. 8 дахь ангиас эхлээд амар хичээлээ ерөн айгүй хичээдэг болсон байсан. Өөрөөр анзаарсан л та тэгэхээр ерөн ингээд айгүй буруу суугаад тэгээ буруу сууснаас болоод ингээд нуруунд аль хэдийн суулт өгсөн. Тэгээд ингээд нурууны имлэг ороо зөвлөгөө авахд йогоор хичээлэх юм бол илүү үр дүнтэй. Ингээд нуруунд ингээд физик имчилгээгээр ингээд имжлэгдээд ингээ явж болдгоо гэж надад хэлсэн. Тэгээ агаараа өгөр хичээлдэг байгаа. Манай ингээ ихэнх хүүхдүүд нь мэддэггүй байгаа. Одоо өнгөрсөн нууж ирсэн юм аа. Бүр жил гар нуусан юм уу? Тийм, ер нь жил гар нуусан. Тэгэл хайж цаа ингээ агаараа өгөө айн чи явж явдаг гэсэн. Тиймэрхүү. Тэгээ би яг өмнө жилээс бол турж эхэлсэн. Би ч бүр нэлээд жинтэйсэн юм аа. Ер нь л жинтэй хүүхдээсэн. Тэгээд айгүй хүнд байдаг байсан болохоор өөртөө анхаарад 15 кг-ыг бол хайсан байгаа. Тийм. Гэтэл 15 кг ер нь буцаа нэмсэн байгаа. Одоо байгаа бэлэн. Тэгэл яг ингээ яагаад нэмсэн шалтгаан нь бэ? Яг ингээ тухайн цаг үед айгүй хэцүү байсан. Сэтгэл санаач тийм хичээл ном ихтэй. Тэгээд дархлаа суулгаад тэгээд дэглэн бариад яг ингээ жин хассан чинь миний ингээ нүүрс ус одоо нөр глюкоз хэрэгтэй ингээд амин боц одоо хэрэгтэй одоо витамин дутагдсан болохоор хивээ хооллож хивээ хооллож үнэ ихсэн тэгэл тиймэр ер нь л дэглэн барихтаа зөв барьж агаарай л гэж үеийн хүмүүстэй зөвлөж гин хүн болгоо ингээд угаасаа төгс биш заавал ингээд биеэр нь бол ингээд одоо ерөн хүүхдүүд нь гоочтдаг л хаа. Бид өөрөө мэдэрч юм уу таран бүдүүн гэдэг ч юм уу тиймэрхүү юм бол надад тохиолж исэн. Би одоо батхан нүртэй ч гэж хэлж байсан, бүдүүнч гэж хэлж байсан. Тэгэл гэхдээ чи бас сэтгэл санааны хувьд айгу мундаг биш үү? Тэр нөгөө хүүхдүүдийн гоочилж байгааг тий даван тулаад өөртөө ингээд анхаарал тавиад ботгаарчилж чадсан байна. Йогоор хичээллэж өөрийнхөө эрүүл мэндийн талаасаа бас гоё үнэтэй хувь нэмэр өөртөө оруулж чадсан байна гэдэг бол чиний насны хүүхдүүд бол айгу том амжилт. Би ч гэсэн одоо тэгж чадахгүй л байна. Тий. Би гэхдээ одоо яг буцаад яг хивэндээ орсон байгаа юм аахгүй. Иннээсээ би дахиад 15 кг өгн хассан байсан. Тэгээ одоо зүгээр ингээд
яг тухайн цаг үед ингээ миний би ингээ хүнд өвдөөд хинж ингээ зөвлөсөн учраас зүгээр хэвийн эдгээр идэд ингээ хоолж эхэлсэн. Тэгээд одоо болохоор ингээ яг дэглэм барьж гисэн бол одоо яг зөв хооллолц те. Дэглэм бариад тасгал хөдөлгөөний игээд ингэж авъя гэж бодсож байгаа. Мандаг. За урнаа бас чи нэмээд хассан гэж хэлсэн шүү дээ. Ковидын үед тэр туршлага. За би бол нэг тийм тасаад хөдөлгөө тийм дэглэм Өөрөө л хассан. Өөрөө нэг мэдсэн ч л хаасан байсан. Би чи одоо ер нь бурхан юм биш үү? Тийм нэг мэдсэн ч л хаасан байсан. Тэгэл ер нь нэг тийм манай дүү болохоор айгу юу яадаг дэглэм барьдаг. Бүжгэлдэг. Ер нь тэгээд айгу нөө биен дээр айгу анхаардаг. Тэгээд би бодохдоо за энд нэг өдөр ингэж хагас ирэхгүй ах үедээ ч гэдэм үү те. Айгу дэглэм барьдаг байхгүй тэр чинь ингэж энэ өдөр айгу турхан харагдаад байгаа байхгүй. Амар турхаа тэгсээр нэл тархан байна. Би 45 кг болно лөө. Би 168 өндөртэй юм биш тийм болно гээд. Яа тэгээд тэрнийг яг үдж байгаа юм л байгаа юм л та нөгөө. Яг тийм л байгаа. Тэгээд Тэрнээс л ерөнхийдөө бол дүү маань дэглэм барьж байгаа юм чи ямар ч дэглэм барих гэсэн байхгүй. Тэгээ өөрөө тэгэл байж идэг байхгүй. Тэр идэхгүй байвал тэгээ би ижил байна. Тэгээл нэг мэдээж байгаа байхгүй. Дүүгээ тард юм биш үү? Тэгвэл бас өстой амар бий вэ штэ. Арьс марс бол арчилгаа шаардахгүй. Турыг бариад дэглэм энэ төр гэхгүй. Тэгээ хүүхнээс шалтгаалаад биеийн онцлог өөр. Гэтэл энэгчин бол чамаас илүү хэд дахин хөдөлгөөлж тийм. Тэгж байна. Түрүү ингэж нөгөө сэтгэл санааны хямралтай үед байсан тий. Ер нь нөгөө ингэж ярьдаг юм байлээ. Сэтгэл зүйч нар бол 10-аас 18 насыг өсвөр нас. Тэгэхээр та хоёр ч яг нөгөө өсвөр насндаа явж байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй угаасаа тийм нэг аяга хурдан унаал, аяга хурдан босдог, сэргдэг ч юм уу. Тийм доослоготой янз бүр байдгийм байна. Та хоёрын хувьд ер нь сэтгэл зүйн тийм хямрал асуудал тохиолдож байна уу? Ер нь тохиолдож байгаа. Тэгэл яаж таа ингээд сэтгэл санаагаар ингээд өөрөө мэдлэхгүй ингээд унчаад ингээд одоо зүгээр ингээд болъё гэсэн яг ингээд болж чадахгүй. Ингээд ааш нь ингээд нэг бол амар ингээд гинтэж байгаа л айгуу баяр баясгалантай инээ нэг бол ингээд гинт ингээд гуйнаа уйлна гэл. Бүр ингээд гэр бүлтэйгээ ч хүртэл ингээд таарамжгүй ингээд харьцсан. Тэгээ хамгийн сүүлд нь өөртөө ингээд хамарсан. Би яг яагаад байгаа юм болов өөрийгөө ойлгохгүй. Өөрийгөө ойлгохгүй тэгээд байгаа байхгүй. Тэгэл гайхаал. Битээ өөр нь одоо ингээд 17 нас ингээд хүрч байгаа юм чи бас гайгүй. Би одоо өөрийгөө олохгүй л байна. Өмнөхөө ингээд бодохоор энэ одоо яаж тийчээсэн болоо гэж өөрийгөө боддог байхгүй. Би нэр хүмүүс ингээд одоо ээж мэж ингээд чи одоо ингээд байлаа тэгэхээр байлаа гэж ингээд сүүлд нь ингээд бодох нэрэл амар хүнд байсан байна уу? Яг тийм үед гэр бүлийн зүгээс ямар одоо дэмжлэг эсвэл үл ойлголцол гарч ирдэг. Одоо өсвөр насны хүүхдээ эцэгчүүд ихэнхдээ л ойлголцохгүй асуудлууд зөндөө байгаа байхгүй юу? Хүүхдтэйгээ ингээл ярилцах гэсэн чинь чадахгүй байна. Эсвэл ингээл гэртээ ирэхгүй гадуур ингээл тоглоол яваад идэг. Тэгэл ярилцах гэхээр өдөөс нь юм дуурдаггүй өрөөндөө ороод ингээл суучдаг. Өсвөр насны хүүхдтэйгээ харилцах эцэгчүүдийн гэр бүлийн харилцаа айгу тодорхой биш. Тэр хүүхдүүдтэй яаж харьцах вэ гэдэг. Танаа одоо инхчингийн гэр бүл жишээ нь яаж хүлээж авч ийн өсвөр наснд. Гэр бүлийнхэнтэй манай ээж юу ингээд намаа хараад амар мэддэг. Шууд ойлгодог. Шууд ингээл чөөрин яацээ гээл тэгж байгаа. Одоо ингээд бандаж суу ихэд ингээд сатлаа гэж бодъё л та. Тэгээ өмнө л эцэстээ батарлаа ундлаа юм. Яг тэрнээсээ болоод тэгээд байгаа юм байна да. Надад хэлэхгүй ингээд энэ тэнд очиод ингээд одоо дөөм өнөртэй аялал ингээд ярилцдаг. За би тэр ингээд мэдээд байгаа байхгүй юу? Ингэчээг тэгээд ингээд гэл. Надад ч ингээд зөвлөхгүй мөртлөө хоорондоо ингээд миний талаар ингээд яриаддаг. Намайг байхгүй миний талаар ярьсан юм уу те гэдэг шиг те. Тэгээ ингээд яриаддаг. Тэгээд ингээд намаа ингээд бас ойлгоод байгаа юм л та ингээд хэцүү байгаа. Тэгээд ингээд сэтгэл санаа нь ингээд тийм байгаа. Өсвөр насны дээрээ бас явж байгаа гэл. Тэгээ ойлгодог болохоор ээжтэйгээ ер нь нээлттэй өрөө харьцдаг. Тийм элен далангуу бас муудалцдаг үе байна. Тийм таарахгүй байна. Жишээл ингээл зүгээр хуцаа авахад ингээд хичээл чи босооч гэн зав. Тэгэл ингээл зүгээр хуцаа авахгүй зав босоод ингээл цогмохоор ер нь юу хийгээд байгаа юм чи нэ хичээл омоо хийгээч гэл. Тэгэл зүгээр ингээд байхгүй зав. Заавчгүй яг мэдээж харагдана. Тэгэл ер нь айгуу сайн ээжтэйгээ эндэлцдэг гэж би хувьдаа боддог. Гэр бүлтэйгээ нийлцдэг. Тийм. Тэгвэл яг хямралтай үеүүдийг бол бас давнд болох боломжууд зөндөө байна. Миний ингээл
байн хэмнэлтэй байхгүй ингээл гэрийнхэнтэйгээ амар олуулаад байгаа болохоор ингээл айгүй хөвчлөлтэй байдаг. Айгүй байхгүй ингээл тэгээ эдгээр одоо ингээл гарлаа найз нөхдөд уулзлаа гэж мэдээж ээж нар ингээл ихч мэгч ингээл гарна штэ. Тэгээл тэр үед нь би тэгэн гацаар штэ. Зүгээр явуулмааргүй байна. Гэтэ амар оройтч орж ирдэг байхгүй яг үнэ. Нэг явахаараа гэж. Нэг явахаараа бүр алан болон зөө. Тэгээл ингээл орж ирээл ээж мэж гэж. Шууд унтаад өгнө. Шууд унтаад өгнө. Тэгвэл чи нөгөө ингээ олуулаа бужигсараа сурцсан. Тийм ганцаараа өнөн байж чаддгүй. Тийм бай. Тийм. Ганцаараа ингээд унтий гэд бодохоор ерөөс унтаж чадахгүй ингээд байнга л сэрүү заавалжгүй ингээд зурагт юм уу ингээд нэг юм масаажтай дуугарч ийн. Тэгэхгүй л ерөөсөө ганцаараа юусаа байж чаддгүй л юм. За тэгвэл ингэчинг байна бас гэр бүлийнх нь бити ганцаар дуулаарай. За урнагийн тийм. За юу миний хувьд болохоор нэг өсвөр насны одоо сэтгэл зүйн өөрчлөлтийг 11 дугаар ангид ортлоо юм хэд бол ер нь бараг байгаагүй ч гэх юм уу мэдрээгүй. Харин 11 дугаар ангид ороод ирэхээр нөгөө нэг одоо их сургуульд орно тий одоо цаашдаа ингээд өөрх амьдралыг аваа явна, ээж хүүгээр явна гэж одоо тэгэхээр нөгөө өөртөө сэтгэлийн дарамт үүсгээд тэрнээс болоод нөгөө нэг за одоо эртхэн өөрөө бэлдээгээд айгүй болон сургалтанд нөгөө зэрэг яваал нэг бол физикийн сургалт, нэг бол одоо тэгэл английн сургалт, нэг бол одоо нөгөө нэг эрхтэй сургалт, бэлдэх сургалт тэгээд айгүй олон сургалт ингээд олоноо тавцсан. Яг тэр үе болохоор яг 2 3 дугаар сарын үед байсан энэ жилийн. Яг тех үед болохоор яг хичээлийн даалгаврыг хийхээр хийж чадахгүй. Тэгээд амар олон сургалтын бодлохоо тэрэндээ ядраад тэгээд сүүлдээ нөгөө нэг тэр юмныхаа аль нэгэнд нь сайн байж чадахгүй болохоор өөрийгөө айгүй олон зүйл рүү ингээд бүх зүйлд нь ингээд яг сайн байж миний яг ингээд доктортой яг би ял биелэн гэж бодогддог байхгүй юу? Өөрийгөө хүчлээд исэн байж чи. Тэгээд яг нийгэмд л буучаараа за энэ за ер нь болох байлаа. Чи ер нь чи биш болж байгаа юм биш үү? Зэргээр ингээд өөрийгөө тэгж амар юу яадаг. Тэгээд тэрнээс болоод 3 сард ерөнхийдөө айгуу сэтгэлээр унаад сэтгэлээр унахаар ч үгүй юу хоол идэх билждэг юм лээ. Яг хоол идэх гэхээр ингээд дотроос яг ингэж гарч ирээд амар хэцүү. Сатгалан мэдрэмж төрөөд тийм. Тэгээ хоол идэж чадахгүй. Тэгээ тэрнээс болоод яг ээж ингээ намайг мэдэрсэн за охин яг ядраад байна да. Яг ядраад ингээд байна да гэд хэлсэн. Тэгээ би болохоор яг тэр сургалт тэр одоо ихтэй сургалт бэлтгэх сургалт хэдий би одоо 30% тэтгэлэг авсан ч гэсэн айгүй үнэтэй сургалт одоо тэр 30% тэтгэлэг аваа гээд үлдсэн одоо нөгөө төлбөр нь бараг 4 сая 200 төгрөг ингээд сургалт байгаа байхгүй нэг жилийн. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлдээ ингээд бас би чинь дүүтэй штэ ингээд дүү манай сургалтанд явмаар би хамгийн минь ингээд яваад хараас амар хэцүү. Тэгээ тэрнээс болоод өөрийгөө бас буруутгаад ээждээ бас одоо санхүүгийн дарамт үзүүлж авах үедээ гэж буруутгаад тэгээд бас сайн хийж чадахгүй болохоос өөрийгөө буруутгаад ер нь айгүй хэцүү байсан чинь ээж за миний охин нэг сургалтад байсан гэх юм байна. Угаасаа ирээдүйд болох юм болдгороо болно. Чи ингээд өмнө хэдий сайн бэлтгэлээгээд тэр өдөрт нь юуж тохиолох юм тэгэл чиний байхгүй болно шүү дээ. Гээл тэгэхээр за ээж тэгвэл би үнэхээр явмаар байна. Би ядраад байна гэд нэг сургалтаа болоод яг ээжтэй ярилцсан чи ээж амар хөөрхөн ингээд дэвтэр бал аваад миний хажуу суудсан. Тэгээд миний хамаг юм ингээд тэмдэглэж авах. Тэгснээ ингээд бодж үзсэн. За миний охин яг л сэтгэл готрол орсон. Гээд надад амар олон намттай авчирч өгөөл одоо ингүүл ямар байна миний охин. Миний охин ингээд байна. Одоо наадхаа болчих. Тэгэхээр ээжд нь бас хэцүү байна. Дүү чинь бас ингээд байна. Одоо миний охин тавьширч байгаа. Бүх юм зүгээр чи ээжтэйгаа байна. Тэгээ намайг тавьшуулж байсан. Яасан мундаг ээж вэ? Тэгээд арай гайгүй. Одоо ингээд сэтгэл санаа гайгүй гоё явж исэн чинь энэ 7 өдрийн 3 дахь өдөр би 7 жил амьдарч исэн муура нохойд алдсан байхгүй юу? Нохой урдсан юм уу? Эдсэн юм уу гэх чинь. Ингээд 10 настайгаас эхлээд 17 хүртэл одоо ингээд хамт үссэн. Бараг нэг гэр бүлийн нэг гишүүн болсон муур байсан байхгүй юу? Тэгээд яг гадаа гарна гэд харан зүгээр гаргаад тавьсан байсан. Тэгсэн чинь харин гадаа ингээд үр харуулаад явцсан чинь ингээд очиж харсан чинь ингээд нэг нохой биш ингээд 4 нохойд перволцсон байхгүй юу? Тэгээд гэр бүлийн гишүүдээс гэх юм бол би ганцаараа тэр дүр зургийг харсан. Тэгээ би өөрийнхөө нүдээр одоо тэр өөрийгөө хацуулсан байсан хайртай амтнаа ингээд өгч яхахыг энэ нүдээр харсан болохоор надад бүр амар хэцүү байсан байхгүй юу? Яг тэрнээс болоод юм сэтгэл санаагаар айгу онцсон байсан. Чуулчих сайхан. Сайхан юм байна тий. Тий надад автобусын дотор ярьсан л тэр юм байна. Тэгээд яг тэр зурлыг ингээд нүдээр харсан болохоор нөгөө шүн болгонд хат яг тэр зурлал нь харагдаад тэгээ унтаж чадахгүй. Тэгээ ерөнхийдөө хоол идэхгүй ингээд сүүлийн хоног явсан болохоор ер нь жоохон сэтгэл санаа тэмхэн байсан.
би бас ганцаараа биш байсан болохоор айгүй азтай байсан л доо. Ганцаараа байсан бол ээж нь байна, дүү нь байна тий. тэгээд ер нь одоо л нэлээд гайг болж байгаа. Өчтөр орой нөгөө муур маань миний зүудэнд орж ирээ. Тэгээд тоглолцоод юусан байхгүй юу. Тэгэхээр за ер нь сайн явж байгаа юм байна та гэж. Одоо ер нь тавьж болохгүй болохгүй гэдэг. Тэгээд ээж маань намайг айгүй дэмжиэд өтөр болгон орой болгон ингээд натаа цуг унтаад ер нь одоо ер нь гайг болж байгаа. Ээж нь ястаа мундаг ээж байна. Охиныхоо сэтгэл зүйг маш сайн ойлгодог. Тэгээд дэмждэг, аюу гой сэргийж чаддаг тий. Юм ундаач. За урнагийн ээж дүү хоёрт бас их баярлж байна. Тэг ийм гоё охиныг ингэж гоё хүмүүжүүлээ. Тэгээд гоё дэмжиж байгаа. Энэ бол ирээдүйд хийж байгаа охиныхоо төлөө хийж байгаа шүү дээ мөрөнгөөр. Тэгээд манаа бас хэлсэн л дээ. Одоо миний охин ингээд амьдрал ингээд чамааг одоо сургаж байгаамаа. Одоо чи ингээд ирээдүйд одоо ээжигээ алтна, намааг алтна. Тэгээ энэ бүхэнд ингээд уйлаад ах юм бол миний охин цааш амьдрахгүй. Тэгээд яг тэгж хэлэхдээ би бас нэг юм бодсон л доо. Одоо ингээд дахиад ийм мэдрэмжийг дахиад авна гэж бодохоор цааш амьдрмааргүй санагдаад юу ингээд амьдралаа сайж эхэлж байгаа байхгүй юу. Тэгтээ ингээд би төрүүлээд ингээд яг золгүй явдлаар явчих юм бол миний ард үлж байгаа хүмүүс бас надтай адилхан цав бүр илүү заавна. Тийм болохоор юм хөвөөжсэн занг гарахгүйгээр ерөөдөө л айгүй зөрөгтөл байх нь энэ амьдралд үлдэх ганц одоо тууштай одоо ганц одоо зэвсэг л болох юм байна л гэж бодсон. Бити тэгж өөрөө байхгүй болох талаар ч юм уу тийм юм ерөөсө бити бод угаасаа амьдрал чи илүү гоё олон зүйл үзнэ, илүү олон зүйлийг туулна. Ээж аав ч гэсэндээ маш олон зүйлийг гоё туулаад үзээд амьдраад ирж байгаа. Тэгэхээр ерөөсө тийм юм бодож ерөөсө болохгүй шуурна. Тэр чи бас гоё зөрөгтэй байж дүүдээ гоё бас үлгэр жишээ байна. Хичнээн нэг их насны зүрхтэй ч гэсэндээ дүү бол дүү, ихч бол ихч. Тэгэхээр танаа ээж чинь бас мундаг юм чи ээж аавын чинь зөвлөгөөнүүд бас үнэхээр гоё үнэтэй зөвлөгөөнүүд болж чадна. Одоо нэг гэрээнд хийжмэл амтныг ер нь бол одоо зарим оронд гэр бүлийн нэг гишүүн л гэж авч үзэж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр яг гоо ер нь амтнд хийчих хүүхдэд их зүгээр нөгөө одоо энерхэн ухааныг зааж өгч яадаг тий энэ нэгшлийг ер нь би болгож яадаг. Тийм даваа талтай. Тэгээд охины хувьд бол бичлэгийг үзэхэд нэлээд тийм тэг гашуудж исэн. Тэгэхээр ялгаагүй нөгөө хүнч бай, амтнч бай, одоо хайртай амтнаа алдна гэдэг. Тэгээ бас тэр дүр зураг те дөрөв нохоод бариулсан гэж ярьж ирсэн те. Тэгээ тэр мэрийг харахад бол ялгаагүй л тэр уу гашуудсан байна. Тэгэхдээ уу гашуу гэдэг нь өөрөө 4 5 үе шаттай явагддаг байхгүй юу? Одоо альва нэг хацал зовлонгийн дараа. Тэгээ тэн дээр үүсгэх үе гэж байна, уур хилэн гэж байна. Хилэлцээ хийх үе гэж байна тий. Тэгээд одоо хамгийн сүүлийн шат нь болохоор хүлээн зөвшөөрөх гэдэг явждаг байхгүй юу. Тэгэхээр одоо мэдээж ялваа уу гашуудаар яг тэр хүссэн хүсээгүй тэр одоо үе шатыг даваал туулаад явна. Тий. Тэгээд тэн дээр бас тэр аав ээжийнх нь хэлсэн үгнүүд бас их зүгээр байсан. Тэгэхээр одоо яг энэ охинд бол аль болох тухайн үеийнхаа мэдрэмжийг гадагшлуулах хэрэгтэй. Ярмаараа бол яртэй, санагалзмаар байгаа бол санагалз. Тэгээд дурсахтаа нөгөө илүү жаргалтай байсан үеүдээ дурсаа тий. Тэгээ өөрөөс хөөрхөн тайлж ялаа шүү дээ. Нөгөө зүүдэлсэн, надтай тоглож байгаад муурн явсан гэд тий аюу хөөрхөн тийм байлаа. Тэр аюу мундаг өөрөө их бас их мундаг охин байлаа. Аав ээж нь ч хүүхдээ их зөв харьцаж байсан. Тийм байлээ. Тэгэхээр нөгөө шүн ингээ зүүдэн дээрээ тоглож байгаад явсан. Тийм болохоор би ингээ тавьж явуулах хэрэгтэй байна гэж ботсон гэд тий. Тэгэхээр тэр чинь нөгөө хүлээн зөвшөөрөхгүй юугээ орж байгаа байхгүй юу? Тий. Яг нөгөө үе шатуудыг ингээ туулаад хамгийн сүүлийн үеийн хүлээн зөвшөөрөх байхын тий. Ааха. Сэтгэл зүйч дээр очие, сэтгэл зүйчээс зөвлөгөө авъя гэж юу н таар бодож ирсэн үү? Бодсон байсан. За урна. Тэгээд яг бодож ирсэн л даа ингээд сургуулийн сэтгэл зүйчтэй орчих гэхээр сургууль дээр очихоор нөгөө нэг айгу олон хүмүүсийн нэг баясгалт ингээд дараад сэтгэл сайхан болцдог. Тэгээд за ер нь очих хэрэггүй баг болчлоо доо гэхээр гэртээ очихоор л нөгөө нэг сонин бодлууд орж ирээл. Тэгэхээр яг очимоор надад ер нь тиймэрхүү байсан болохоор юм хэд бол одоо сэтгэл зүйчтэй юм очих. Яг нэг хоёр талтай байж тээ. Заримдаа очимооргүй ч юм уу. Ээж нь бол бараг чиний үнэхээр хувийн сэтгэл зүйч вэ штэ. Чиний сэтгэл зүйг бол маш сайн мэддэг. Ээжтэй хэлжсэн үү? Ээжтэй ер нь хамгийн юм хэлдэг. Орой тараад ирэхээр нэг юм хэлээл.
Ингээл яг тэр өдөр болгоны ээж ингээл над зөвлөөл хитий ядарсан байсан ч гэсэн за ээж нь маргааш яриж гэх юм уу. Ерөөсөө тэгхгүйгээр ингээл өөрөө ингээд жоохон бахт нь ярилцсан байхгүйсэн болохоор одоо хоёр охиныгоо юу н сайхан амьдруулна одоо нөгөө гүүн хүрээгүй газар дундаа хүрдэг гэдэг чинь яг тэрэн шиг ээж үнэхээр бол яг хоёр охиныгоо төлөөл аяга сайн. За тэгэхээр бусад манай өсвөр насны хүүхэдтэй ээж аавд ч гэсэн бас урнагийн ярианаас те сонсоод ээж нь хэрхэн гоё өөрт нь дэмжлэг болтоо гөлгөр үзүүлдэг, өлгөр жишээ үзүүлдэг талаараас мэдэж аваасаа гэж хүсэж чинь бүхэл ээжүүд тийм байгаасаа гэж хүсэж чинь би бол гэхдээ яг хүн болгоны амьдрал өөрлөлтөө. За ангичингийн хувьд сэтгэл зүйч дээр одоо сургуулийнхаа ч юм уу сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авч ирсэн үү эсвэл очиж дооч гэж юм уу би бодсочихсон уу? Манай ээж гадаадд олон жил ер нь миний төлөө хөдөл мөрлөж ингээд одоо ингээ мөнгө явуулаад хичээлийнхаа мобиль дээр ингэрээ тэгэрэй гэл хийдэг. Тэгээд аюу талархаж явдаг ээжээ. Тэгээ ээжид амжуулаад бас та гоё үг хэлж болно. Тэгээд яг ингээ тухайн цаг үед яг ингээ ээжийг амар санаж байсан үед байсан байхгүй. Би бүр ингээ амар ээжигээ санаад ээж бүр ингээ жилээр гадагшаа явцсан. Тэгээд ингээ ээжигээ санаа тэр үед аюу сэтгэл санаа тийм байсан. Тэгээд ингээ хуцаар ингээ ярьж байгаа ч гэсэн ингээл ээжигээ ачууд байхгүй байх ч өөр тий. Ингээ ярьж байгаа ч гэсэн ээжигээ амар санаад тэгээд ингээл тэр үед ингээл амар хэцүү байсан юм. Би ингээл ээжийг ингээд яг ингээ миний хажууд байхад ингээл аюу гоё болт. Дүүрэн. Тий дүүрэн. Өөртөө ч сайн. Өөртөө ч аюу гоё ингээ анхаарал тавьдаг. Ээж ингээл явчихаар л ингээл өөртөө анхаарал ингээл. Тэстэй ээж л чи ингээ наваг ирэхээр ингээл гэлтгнаа наваг явах ингээл дандаа яг яац юм. Тэнийг санахаар миний охин тэгээж болохгүй шүү дээ гэл. Гэтэ би одоо ингээ ер нь тасцсан би болохоор айлын ганц. За. Тэгээд ганцаараа ерөн суурцсан. Тэгээд ээж барыг ээжтэйсэн байгаагүй би ингээ айгу бие даацсан байхгүй юу. Ээж болохоор ингээд уцаар ингээ хамт яриад ингээ байжсэн ч гэсэн яг ингээ миний ээжүүд ингээ үргэлж миний яриа ингээ сонсоод ингээ хамт байдагт баярлаа ээжээ. За урна ээжтэй зориулаад. Тэгээд охиныгоо үргэлж одоо ингээд миний дотор байгаа юм шиг хамгийн мэдээд тэгээ хэдий ядарсан байсан ч гэсэн ингээд хоёр охиныхоо өглөө гээд хичээж байгаа ээжтэй баярлаа. Тэгээд хоёр охин ер нь таныг сайхан амьдрууллаа. Чаднаа. Та хоёр бол айгу мундаг болцсон охтууд байна. Яагаад тэгэхээр одоо дөнгөж 17 настай аль хэзээний нөгөө өөрийн гэсэн бодолтой болцсон тий өөрийгөө олно гэж ярьдаг ч ер нь өөрийгөө би нэг ийм хүн юм байна ингэж амьдрах юм байна гэдэг бодлын бүр зах цухаас бол та хоёрт аль хэзээний суудсан. Гэтэл зарим хүүхдүүд чи 12 дугаар ангид орчоод ямар мэрэгчлээ болох ер нь өөрийгөө олоогүй хүүхдүүд зөндөө байгаа. Юунд дуртайгаач мэдэхгүй хүүхдүүд байна. Зүгээр л нөгөө найзуудыгаа даган дуурайгаал тэгээ сакс бол сакс тоглоал дуу бол дуу ингээл бүжиг бол бүжигч гэдэг юм уу ингэж явдаг хүүхдүүд зөндөө байгаа. Гэтэл та хоёрын хувьд болохоор аль хэзээний юунд дуртайгаа мэддэг болсон. Аль хэзээний өөрсдийнхөө нөгөө тав тухтай байдаг байдлыг мэддэг болсон. Тэгэхээр та хоёрыг бас нөгөө гэр бүлийн ялангуяа ээж нарын оролцоо бас маш чухал байна гэж харж байна. Дараагийнхаа шат руу ороод мэрэгжил сонголтын талаар яриа. 11-р анги гэхлээр одоо сэтгэл зүйчнэр бол ингэж хэлж байгаа юм. 9-р ангиасаа нөгөө гэр бүл төлөвлөлтийг хийх ёстой байдаг гин хүүхэд ер нь. Гэр бүл төлөлт гэхээр бидний ойлгосноор нөгөө хүнтэй суугаал те байр машин, ажил төрлөө төлөвлөдөг гэж ойлгодог. Гэтэл мэрэгчлээ сонгохоос эхлээд гэр бүл төлөвлөлт бий болдог гинэ. Би ийм мэрэгчлээ олно, тийм сургуульд орно. Тэдэн жил ийм ажил хийгээд дараа нь гэр бүл зохионч гэдэг юм уу те. Тэрийг гэр бүл төлөвлөлт гэж ярьдаг гин. Та хоёрын хувьд мэрэгчлээ сонгосон уу? Хэрвээ сонгосон бол хэддүгээр ангиасаа яг би ийм мэрэгчлээ хүн болёо гэдэг дээр бат зогссон бэ? Би 9-р ангиасаа яг л гой зөв замаараа 9-р ангиасаа яг ингээд англи хэлний сургалтын дээр эхэлсэн. Тэгээд надад яг үлгэр дүрэл үзсэн байхгүй. Тэр ингээд оюутан хүмүүс сурдаг ихч олон улсын харилцаагаар сураад тэгээ өөрөө англитэй. Тэгээд яг надад айгүй зөв үлгэр дүрэл үзсэн гэж оюутан байхдаа ингээд зөөгч мөхч биш яг ажил хийж болно л та. Гэтэ тэр бол ингээд өөрийнхөө ингээд толгоогоо ашиглаад одоо нөгөө англи хэлний сургалтанд ингээд оюутан давхар ингээд ажил хийдэг. Тэгээ олон улсын харилцаагаар ч мөн сурдаг. Тэгээ надад бас айгүй их юм зааж сургасан. Тийм болохоор тэр ихчээсээ үлгэр дүрэл аваад би өөр нь бол олон улсын харилцаагийн аялал жуулчлал
Тийм. Би болохоор ингээ хүнтэй амар ярилцаа туртай аяг нөрөнгө байхгүй. Тэгээ манай ээж гэсэн юм тийм мэрэгчлээ бол зүгээр юм уу да гэж. Чамд яг зохих мэрэгжил тэгээд Олон улсын харилцаа аягүй дотроо олон мэрэгчлээ. Тэгээд олон улсын харилцаагаар ямар ч мэрэгчлэр нь бол сурч болно. Тэгээд ер нь бол надад гоё зохих мэрэгчл юм байна гэж тэгээд оюутан одоо цагийн ажил мэдээ оюутан болоод хийн гэж ээж ярьдаг. Гэхдээ яг ингээд одоо цагийн ажил гэхээр би одоо ямар ажил хийх гэж ингээд бодосон чи яг ингээд тэр их надад хэлж байгаа юм. Заавалчгүй ингээд хүнд ажил хийх шаардлагагүй. Чи ингээд толгойтой бол ингээд сургалтын төвд ингээд ажиллаад ингээд яг наач ингээд байж болно гэд тэгэж хэлсэн аюу гоё. Урам зориг авснаа Тийм тий. урам зориг авсан. Би бол тэр ихчээс аюу их улуур дүрэл аваад тэгээд өөрөө авсан гэх юм уу. Тийм. Тэгвэл цаашдаа яг гоё хүнтэй ажилдаг мэрэгжил сонгохоо бүр ингээд бат зогссон байгаа юу тий? Тийм, ер нь бат зогссон. Одоо би чи 12 дахь ингээд орно гээ яг ямар хоёр хичээлээр Илүү тий. өөх вэ гэдгээ ол судалсан байгаа. Тэгээд одоо энэ зуны амралтын 3 сар яг ингээд амарсан амраад 12 дахь ингээд болохоор ингээд яг орохоор яг хичээлтэй л байгаа. Хичээлээ хийсэн шиг хийя гэж. Тийм болохоор энэ зуны 3 сар сургууль унах хэрэггүй гэдэг. Тийм л бодолтой байгаа. За. Өрнө. За би бас яг адилхан яг 9 дугаар ангиасаа мэрэгчлээ сонгосон. Тэгээ би ер нь яг багасаа өвөө мань надад математик заадаг байсан л та. Тэгээ би математик, физик ерөөд бол юм шинжлэх ухааны хичээлд аягүй дуртай. Тэгээ асуудал шийдвэрлэхэд аягүй гоё байдаг. Одоо ингээд жишээ нь хэмээл би өөрөө бие дагаад хүнд бодлого бодоод одоо суух гэхээр яг эхлэх нь гоё, төгсөх нь гоё, ингээ үргэлжлэх нь бүх юм нь гоё байдаг. Ямар гоё. Нэрээ ингээд тэр бодлого ингээд яг эхлийг нь олчих юм бол бүр цаашаага бодмоор байдаг. Тэгээд бүр буруу бодох нь хүртэл айгүй гоё. Ерөнхийдөө математикт айгүй дуртай. Вау. Бас физикт айгүй дуртай. Ерөнхийдөө яг тэрнээс болоод компьютер сайенс IT гэхээр ерөнхийдөө явахаар шийдсэн байгаа. Оо вау. Яг өөрийнхөө дуртай чаддаг юмар. Тэгээд энэ жил ер нь хэд хэдэн кодлын хөтөлбөрт үнэгүй шүү дээ зүгээр өргөлөөгөө л очдөг. Тэгээд тэрэнд бол явж үзсэн айгүй гоё. Энэ надад л айгүй тохирох юм гэж. За тэгвэл одоо хэдэн жилийн дараа маш сайн IT чиглэлийн эмэгтэй мэрэгжилтэнтэй болох нэ. Математик дуртай, математик суртай хүн чинь угаасаа шинжлэх ухааны тал дээр л маш их сонирхолтой байдаг юм билэ. Их чинь бол математик дург байсан. Одоо ч гэсэн дург байгаа. Тэгэнгүүт Монгол улс ч одоо инженер гэдэг мэрэгчлэр хүмүүс маш бага сурж байна. Нөгөө улсаас хүртэл хөтөлбөр хэрэгжүүлээд тийм маш олон оюутны тэтгэлэг өгөөд гадаадын улс орнууд руу инженерийн сургалтанд одоо мэрэгжил эзэмшүүлэхээр явуулж байгаа. Тэгэхээр энэ бол бас чи бол яг өөрөө хүсээд дуртай математикийг сонгоно гэдэг бол надад үнэхээр гайхалтай санагдчихээн. Манай уран бүлэг бол бас ангиасаа урдаа бүрдээ сурагчтай юм байна. За. Тийм математик физик бол гаргаахгүй тийм. За тэгвэл бас мундаг охин байна тийм. За та хоёрын мэрэгжил сонголтод гэр бүлийнхэн эсвэл багш нар нөлөөлсөн хүмүүс байна уу? Сонгоход одоо ингээд төвөгтэй шүү дээ. Олон мэрэгчлүүд байна. Хичнээн нэг математик хүнтэй харьцах мэрэгжилч гэсэндээ яг алийг яг энэ дээр гэдэгтээ зогсоход нөлөөлсөн ямар хүмүүс? Юу манай гэр бүлээс гэх юм бол ах одоо дүү мүү гэх юм бол ерөөс инженер сонгосон байхгүй. Тэгээд ах ингээд манай мэрэгжил сонголтыг хийх нь манай шинжлэх ухааны физикийн багш хэлэх нөлөөсөн л тоо. Орж одоо ингээд хичээл заахтаа амьдрал нөгөө нэг заадаг багш нар байдаг шүү дээ. Яг тийм. Тэгэл одоо Монголын байгаа нийгмийг яриад одоо ингүүл тийм чи одоо инженерээр сурах юм бол чам тийм их гоё юмнууд байгаа. Чи би даасан эмгтэй болж чадна гэд ерөөд бол октодтой нэлээд ажилдаг байхгүй юу манай багш маань. Тэгээд ерөөхдөө л тэгэж хэлчихсэн. Тэрнээс болоод ерөнхийдөө бол жоохон урам зориг аваад за би надад боломж байгаа. Би ер нь суурь тамж бараг болохгүй л үү гэж бодоод аав ээдтэй ингээд за би надаас асуудаг байхгүй нэг өглөө. За миний охин юу болмоор юм гэхээр за аав ээж би инженер болно гэхээр яг шүү аав ээж хоёр бүр наадгаж ин сонсохыг хүсэж ирсэн ингээд тэрхийн сонсоод ерөнхийдөө айгүй баярсан. Урам зориг авсан. Аав ээж маань ер нь инженер хүнд айгүй дуртай. Өөрөөсөө болоогүй жиж гэж. Аав маань инженер болох одоо юу потенциал эсэл та. Даанч нөгөө нэг тэр үе чинь ямар хүн одоо их сургууль сурах тийм үстэй. Гэр бүлийн асуудлаас болоод ер нь тэнэс болоод инженери ингээ хаяс олон шалтгаан байгаа л та тий. Тэгвэл охин нь бол аав ээжийнхээ бас хүслийг биелүүлэх нэ тий. Тэгвэл чиний мэрэгжил сонголтод багш бол маш чухал нөлөө үзүүлсэн байна тий. Юуны багш гинэ? Физикийн багш. Физикийн багш бол гоё. Аюу гоё нээлттэй охтуудтайгаа ярилцдаг. За. Инхчингийн мэрэгжил сонголтод нөлөөлсөн хүн.
ээж болохоор ингээ яг дуртай зүйлээ хийгэрэй гэж зөвлөдөг. Эзэж ингээд хүчлээж чи яг тийм мэрэгчлээ болох хэвээр ингэдэг гэж хүчлдэггүй. Тэгээд би яг өөрийнхөө дуртай ээжтэй ямар мэрэгчлэр болно гэсэн мал тэрийгээ сайн ярилцж байгаа. Наа чи гоё юм байна. Тийм байна чи явж олно гэх аюу дэмждэг. Тэгэхээр чи өөрийнхөө л яг хүссэн мэрэгчлэр сонгосон байх нь шүү дээ. Хин нэгэн нөлөөлөөд за тийм мэрэгчлээ болно гэж. Одоо үед ингээд хэцүүчүүд нь хүүхдүүдээ ямар ингээд хүчлээд идэг юм шиг лээ. Чи заавал тийм хөстэй, тийм сургууль орох хөстэй, тийм мэрэгчлээ байх хөстэй. Тийм эсвэл нөгөө инглиш за манай удмынхын ч удмаараа л юмч. Чи одоо энэ удныг бараг тасалч байгаа. Имч бас тийм удмаасаа өөр шал ингээл аюу. Тэр мэдчихсэн юм. Энд чи манай удам юм бараг тиймэрхүү маяг тийм. Ерөн битгий тэгэж хүүхдүүдэд хүчлээсэй гэж бодож байна. Зарим хүүхдүүд нь ингээд яг ингээ өөрөөгөө бүр ингээ олоогүй байдаг байхгүй. Ингээ хичээл орж байхад гэл ямар ч сурах сонирхол. Тийм хүүхдүүд маш олон байгаа байхгүй юу? Тийм байдаг. Тэгээ өрөө тэр хүүхдүүд нь ингээд дотор нь ингээ яадаг. Ямар хийдэг бол гэж хаяа боддیں۔ Хичээл хийж байгаа багш нар хичээсэн ямар ч хичээл их юм сонирхолгүй. Айл ингээд ажиллаад ингээ өөрөөгөө явах чадвартай гэсэн чи эцэг эхчүүд нь ингээ хүчээр ингээ шахаа чи тийм байх хэвээр тийм ажилтай тийм мэрэгжилтэй чи өөрөө сөглөх чадлаач гэж мэйл. Тэгээ манай ээж бас жоохон их гээд би зөвлөж болохгүй юм биш. Болооч ч жоохон тийм гэл. Үгүй ээ гэдэг. Тэгээд яг тэгдэг байхгүй ээж аавал чинь. Гэхдээ яг нөгөө санал болгоно л доо тий. За ийм мэрэгчлүүд ирээдүйд хэрэгтэй ч гэдэг юм уу. Чи ийм чадвартай юм чи миний охин нэг ийм мэрэгчил чамаа тохирно шүү ч гэдэг юм уу тий. Бас нэг санал болгоно. Тэгээд зарим эцэг эхчүүд яг түрүүний ярьснаар нөгөө тулгадаг. За чи анаах талаар тий. За эсвэл чи зөвхөн математикаар л яв гэл. Одоо над чиг математик чадахгүй байхт чинь тий. Чи инженер бол гэдэг би одоо бүр ойлно шүү дээ. Одоо нөгөө Еши чин бас нэг ихэнх хувь нь үндэсний бичгээр гэж орж ирээд байгаа шүү. Тэгэхээр үндэсний бичгийг бүр яалтчгүй сурах хичээл болчиход байгаа шүү. Тийм үндэсний бичиг өрнө шалгалт нь орж ирдэг. Одоо ихтэй манай үндэсний бичгийн өрнө сурах нь зөв гэж би удаа бодож байгаа. Дуртай дургуйж Монгол хүн үндэсний бичгийг бол сурах нь бол зөв. Бүр нэг сурах ёстой тий. Сурцсан байх ёстой. Тийм. Үндэсний бичиг гэдэг чинь ерөнхийдөө бол Монголын хамаг боловсрал одоо мэдлэг тэрийг ингээ урлагтаа ослоцсон ингээ бүр хосгүй нэг тийм айгуу гайхамшигтай юм баггүй юу? Тэгээд тэр үндэсний бичиг чинь урамжлалгээж бичнэ, таталгаа биччихнэ, барсаар биччихнэ. Ерөнхийдөө бол үндэсний бичиг бол үнэхээр үзэсгэлэнтэй. Ер нь бол дэлхийн одоо яг ямар ч одоо гоё бичиг байдаг чинь тэрнээс илүү ер нь одоо ганц босоо бичигтэй байхгүй юу? Аюу олон юмд юу ашиглаж штэ үндэсний бичиг. Тэгэхээр бүгдээрээ л сурах хэрэгтэй юм байна. За одоо би ч гэсэн одоо би бол мэднэ. Чадна бас. Гэхдээ нөгөө хэрэглэхгүй байхаар бас нөгөө үгийн дунд адагт ордог юм өсгүүдээ зарим нь мартдаг, буруу бичдэг болчдөг юм лээ. Тэгээд хөрвүүлэхлээр бас зарим нь буруу хөрвүүлдэг ч юм уу. Тэгээд иддэг. За гэр бүлийнхэн ээш одоо ингэдэг гинэлтэй шалгалт өгч байгаа хүүхдүүдээ гэр бүлийнхэн өөрөө хүүхдэн зүгээр байж хахад ээж аав нь өмнөөс нь сандраад бүр нөгөө ингээд стресс өгөөд идэг. За яста баг үзгээ мартав тий. Тим юм ярьдаг уу? Ярьдаг. За чи юугаа марцваа, энэ юу марцваа. За би зүгээрээ. Тэгээ ингээд зүгээр яг үнийг ингээд сандруулаад. Ингээд яштэй өдөр гээл ингээд бус явж байгаад ингээд ээж өөр ингээд унтж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө том бас юм чи мэдээ цаан даавал ингээд гараа. Тэгэл ингээд яг гэсэн чи за амжилт гээл орилж байгаа цаан унтаж гэж. Тэгээ би за зүгээрээ гээл. За ямар хөсөн ер нь давгүй шүү. Тэгэл тиймэрхүү нөгөө Монголын нөгөө өөрчлөсөн одоо сорилууд байдаг ба тий. Тэр бол аюу гоё сургамж болсон. Бас дараа ингээд одоо ээж хөхөд лав. Чухаа гэж таасан. Миний хувьд гэх юм бол би өөрөө сандруу. Манай юуны эсрэгээр ээж намайг за зүгээр. Тэгээс ороод зүгээр нүдэн жагаал чаддаг маа хийгээл хийхгүй бол хийхгүй тэгээд болоо шүү дээ. Болно шүү дээ гээл тэгээ гаргах шүү дээ байхгүй. Тэгээд яг үндэсний чинь Монгол хэлчийн шалгалтын дээр яг ингээл гаргаж хахад ээж л унцаал байгаа байхгүй. Тэгээд шалгалт өгж байгааг нь бүр хэдэн хоног өмнө мэдэн л тэ ихтэй. Тэгээд шалгалт чи за тэгээ ороод гарсны дараа за сайн уу одоо наа чи яасан таана гэд дүүд маа санаа зовоод надад л нэг санаа зовх гээд байгаа юм л. Чамааг бол уус нэг чадна гэж мэддэг байх нь л тий. За уран бэлэг бол миний охин бол уусаа шалгалтыг ч чадчихна өөрийгөө ингээд нөгөө
аваад гарч чадна гэдгийг мэддэг болохоор итгэцэн. Тийм. Чиний өмнөөс сандрах санаа зовох шаардлага байхгүй. Дүүд бол жоохон санаа зовоод. Гэхдээ ээж бол дүүг маань нөгөө жоохон бахтан талгаас жоохон таархан сурдаг гэсэн ингээд ботсон юм аа. Одоо ихтэй л дүүч айгу мундаг штэ. Өөрөө хамаг юм хийгээ сурцсан. Тэгээд би байгаа болохоорс надаас тусламж аваа явчихна. Ер нь айгу сайн болсон юм хичээдэг. Дийлэнхээр нэг хүүхдүүд нэг хичээл сургууль дургу агаад байгаа байхгүй юу? Хурдан амраасаа. Гэхдээ нэг улирлын амралт одоо 2-7 хоног те 1-7 хоног гэл ингээл амралтаа хүлээдэг. Эсвэл хичээл хурдан тараасаа. Яа ямар урт юм бэ 6-7 цаг гэл те ингээл гэтэл оюутан болохоор бүр хичээл дарагдах, бүр урт цагаар хичээллэж эхэлнэ. Гэтэл 10 жилийн одоо энэ 12 жилийн ерөнхий боловсролын системийг хүүхдийн нөгөө залхаагаад байгаа юм шиг санагдаад тийм. Тэгэл анги дээр ингээд залхацсан хүн чинь гэртээ хараад хичээл хийнэ гэдэг бол бас л боломжгүй зүйл шүү дээ. Даалгавар тэгээ маш их өгдөг. Бага ангийн хүүхд болоо жишээ нь 2-3 хуудас даалгавар өгөхөр хийж үнэхээр амжихгүй ятардаг ч гэх юм уу. Ерөнхийдөө нэг юм залхацсан хичээлдээ дургу байгаад байна уу гэж хараад идэх байхгүй юу. Та хоёрын хувьд бол үгүй юу? Үгүй гайгүй. Тийм. Ер нь хаяа юрлал юм залхахдаг үе гардаг л даа. Гэхдээ тийм ч амар биш. Тэгээ зөв хичээлээ ингээл тэгэл явчихчих. Би бол нэг амралт тарах цаг махыг үлээдэг. Ягаад гэвэл анги гоё л та. Ер нь ангиараа байхаараа айгу гоё ингээд хөвжөлтэй ингээд яг ингээл нэг бүхэл юм байгаа юм чи ингээд ангийнх нь. Тэгэл манай ер нь айгу хоорондоо ивтэй. Тэгээд ер нь нэг тийм одоо нэгээ дээрлэх ч гэдэм үү те нэг одоо ингээд гадуурхах юусо тийм байхгүй. Тэгэл нэг анги бол нэг л анги. Тэгээ айгуу дурсамжтай. Тэгээд би шилж ирэхдээ яаж өөр ингэж харахгүй те. Айгуу хаттай ингэж орцоо байхгүй. Шилжиж ирсэн үү? Хэдгээр ангиас ирсэн бэ? 5 ангиас шилж ирсэн. Яг бага ингээд төсөөл. Тэгээд одоо хүртэл сурж авч захтаа ер нь айгуу гоё. Яг нэг анги шиг л нэгмсэн. Манай дүүрт манай ингэ татаархдаг шүү дээ. Танаа ямар гоё юм гэж. Манай багшдтай хүүртэл татаархаал. Танаа багш ямар гоё энэ та нарыг ингэж авч яваал. Тэгэхээр ангийн багшийн бас нөлөө юм тий. Ангийн багшийн нөлөө. Ангийн багш өөрөө амар сэтгэлтэй. Юм ингээ сэтгэлээрээ хандараа ингээ 6-аас хойш ингээ сургацсан. Тэгээ ингээ бие бид нэр ингээ даацсан. Шал өртөл мөлхөж 2-3 угаалгаа. Тэр угаалгадаг. Тэрэнд гэтээ нөх ямар гомдлоод байх юм байхгүй. Бид нэр аягүй их тэрнээс юм сурч авсан. Тэгээ юм ингээ хийхдээ цай тухайтан сэтгэлээсээ ингээ хийгээд бид нар ингээ сурцсан байдаг. Тийм бол ангийн багш бас нөлөөсөн баха. Тийм байна. Тийм. Багш сэтгэлтэй болохоор сэтгэл бол нэг эргэтэн. Тийм. Тийм хэлж байсан. Баса хүн ингээ сэтгэлээрээ л ингээл юмаа хийх юм бол сэтгэл ханц мэддэг. Шууд харагддаг байхгүй. Танаа хэдөхтэй? 38 хүүхэдтэй. 38-ын сэтгэл байгаа байна. Тэгвэл та хэд бол дараа жил 12 төгсгöd үнэхээр яшээ ч гэсэн маш өндөр оноотой өгөх сэтгэл хангалуун гой хүссэн мэрэгчлүүдээрээ сонгох боломжийг бол танаа ангийн багш үнэхээр бүртүүлж чадсан байна. 6 дугаар ангиас эхлээд ангийн багшд бол бас баярлаа. 16 дугаар сургуулийн эм багш үлээ. Уран чимээ багш. Уран чимээ багштай баярлаа. Тий. Өнөөдөр гурлал маш олон гоё өнцгөр ярьж байна. За яг одоо эмэгтэй хүнийхээ хувьд найз банд хайр дурлалын хувьд ямар үе шатн дээр явж байна. Өнтөө ихэхгүй явж байна. Хичээлээ гээл яг уу уйгсан. Тэгэл Салсан. Тэгэл яг уу ихэд яг уу хүнийг таньж мэдээд ингээд бас юм ойлгохтой юм байлээ л дээ. Тэгэл зөв гэсэн баа. За орногоо үерхэл хайр дурлалаа. Нэгдүгээр ангиас одоо хүртэл үерхэж байгаагүй. Ерөнхийдөө бол ингээд ээж аваагаа хараад бусад үерхэж байгаа хүмүүсийг хараад амар ядаргаад байдаг байхгүй. Хоорондоо ингээд нэг бол мацаал нэг бол ингээд сайн даалбар амар ядаргаад ингээд харахаар ямар ядаргаад. Тэгэхээр бүр ер нь тэгэл баяр болохоор л мөнгө мөнгө төрөхөөр ч амар ядаргаад шүү дээ. Ингээд өөрөө ажилгүй байж тэгэл аваад мөнгө аваад тийс 10 төгсгөө юу яадаг вэ гэж бодлоо. Энэ одоо тэгээс л гэж чинь да. Манай ингээ урнаа ингээ хүнтэй үлхэлхийг амар хармаар ярьдаг. Яг төгсгөөс өмнө үерхчмээр байна гэж. Хармаар болохгүй юм уу? Ингээ үерхдэггүй. Гэтэ урнаач тийм хэрэггүй. Тиймтэй юмгүй урнаа өөрөө. Гол нь инхээр нэг гимн эрт хүнтэй суучдаг юм да. Тэр шууд аваад энэ харин тийм. Яг тийдэг байхгүй юу? Тим жишээнүүд зөндөө ингэж.
өрөхгүй байжснаа нэг хүнтэй өрхөө шууд тэгээс ингээд өөр хайр байхгүй юм шиг. Ингээл ийм л ганцхан гэдэг миний амьдралд олдох ганц хүн гээл одоо суучих юм бол тэгээд амьдралд нуур шүү дээ. Уйдаад явчих юм бол тэг яах. Бас тэгэхээр бас ихчингийн хэлдгээр ингээд таних хэрэгтэй. Тэнд би бол ийм зөвлөний мэдж байгаа мэдээлэл ганц болохгүй шүү дээ. Болохгүй юм. Зөвлөж авч байгаа л юм байна. Өнөөдөр маш гоё ярилцлаа. Өсвөр насныхаа өөрсдийнхөө үеийн хүүхдүүд хэлэхэд те таарын зүгээс маш гоё зөвлөгөөнүүд бас өглөө. Таар бол одоо 17 нас гэдэг чинь өсвөр насны хүүхдүүдийн маш том төлөвлөл. 10-аас 10 наснаас эхлээд маш олон зүйлтэй ингээд толгаарцсан тий одоо нүүрэн дээр юм гарах, тэгэл хоолны дэглэм, хичээл сургууль, шалгалт шүүлэг гэл гэр бүлийн харилцаач гэдэг юм тий маш олон зүйлтэй толгараад ирсэн. Бүтэн 7 жил байгаа байхгүй юу? Өсвөр наснд бол одоо 1 жилийн дараа та 2 өсвөр нас дуусаад том хүн боллоо. Тэгэхээр үеийнхаа өсвөр насны хүүхдүүдэд дөнгөж өсвөр насны руу орж байгаа дүүнартаа ч юм уу тий хийх гой зөвлөгөө байна уу? Зөвлөгөө юу нөгөөч. Насанд орж байгаа хүүхд бол мэдээж одоо бие махбод тэгээ дээрээс сэтгэл санаа яв мэдээж том өөрчлөлт гарна. Гэтэ тэр болгонд ингээд аюу хүн дээр тусгаж аваад за энэ бий л болохгүй байгаа юм байна. Гэхдээ яг үндэл яг чам ганцхан энэ өөрчлөлтүүд ингээд тохиогоогүй. Ингээд бус бүх хүүхдэд адилхан байгаа. Гэхдээ тийм одоо яг тэрнээсээ болоо ич санаа зовоод бусдаас одоо өөрийгөө нуух ч юм уу харин битээ тэгээрээ харин эсвэргээрээ чи олон хүмүүстэй өсвөр насндаа найзлах тусмаа өөрийгөө олон талаас нээж тэгээд дээрэс нь яг би яг хинбэ гэдгийг ерөнхийдөө бол өсвөр насндаа олох боломж айгүй зөндөө байдаг шүү. Тэгээд хүлээн авах чадвар чинь бас амар сайжирдаг шүү гэдгийг хэлье да. За өсвөр насныхаа хүүхдүүдтэй хандаж хэлэхэд хизээж битгий өөрийгөө голж хэлээрээ яг бол чи өөрийгөө байгаагаар байхдаа үзэсгэлэнтэй шүү. Хин нэгний одоо гадна төрхнөөс ч арай шүүмжилж байгаа шүүмжийг битгий тоогоорой хүн болгонд хүүс байх албагүй. Тийм болохоор өөрийгөө хайлаа өөртөө хайртаагаарай. За баярлалаа. За маш гоё зөвлөгөөнүүдийг өгсөн хоёр дүүдэд баярлалаа. Бас амьдралынхаа гоё туршлагыг хуваалцсан та хоёртаа бас баярлалаа. Ирээдүйд нь маш том амжилт хүсье. Заавал хүссэн мэргэжлээрээ хүссэн зорилготоо хүрээрэй. За баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн Teen Zone podcast энэ дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Teen Zone podcast.